Хотмондөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар UB Rise амттай сонголт Улаанбаатар гурил компани болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологиос эзэдгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Марат огш маань бидэнд мөнхийн хотын мөнхийн хараал Иерусалим гэдэг сэдвээр ярьж өгнө. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За тэгэхээр Аз, Африк, Европ 3 төвийн уулзах цэгт газар дундын болон сүнсэн тэнгис, Персийн болон гэсэн 3 тэнгисийн загт Идүү, Христ, Исламын 3 шашны ариун гэгдэх хот оршдог. Хамгийн анх хүн суурьсан түүхээс нь хөвөл өдгөө 3500 жилийн настай энэ ариун хот гэх нэртэй авч дайн тулаан, зовлон сүрэл тасраагүй гэж хэлж болно. За яг үнэ. Ер нь хүн төрөлхтний түүхэнд хар толб болсон гэдэг ч юм уу те дэлхийд дахнаар нь санаа зовоосон. За ийм хот бол яалчгүй Иерусалим хот мөн. Ягаад ч юм хаа олоогоо мөртлөө Монголоос хүртэл те нөө Ирак, Палестин эсвэл одоо ингээл Иерусалим хотын тухай ч юм уу Израиль, Палестины дайн гэл ингээл яриад эхэлдэг. Тэгээд ер нь бол яг яагаад ингэж идэм бэ гэдэг нь өөрөө бас те ямар учир жанцтай гэдгийг өнөөдөр бас ярих юм. Үүнээс гадна Иерусалим хот бол өөрөө түүхэн том хот. Тийм учраас археологийн том те түүхэн дурсгалт газар ЮНЕСКО ч гэсэн гэж бүртгэж авсан учраас энэ дугаарыг онцолж хүргэж байгаа гэдгийг та бүхэнд юуны мөн дуулгая. Тэгээ түүхэндээ саяны яг хэлж байгаа шиг дайн тулаан хамгийн их өрнөсөн те зовлон суйрдал ирж байгаа гэдэг нь бол үнэхээр үнэ. Түүхэндээ Иерусалим хот бол 23 удаа бүслэгдэжсэн. 52 удаа дайралт довтлогоонд өртөжсэн. 44 удаа эзлэгдэж те одоо ингээд бас чөлөөлөгдөж байсан. 18 удаа төмөрт өртсөн энэ хот бол Иерусалим хот байхгүй юу? Орондоо орох завдал олзлон булаалдаж яв гэдэг. Тий, тоо баримт дүүр амар зүйл ярьж байгаа сте тий. За тэгэхээр археологийн нууцуд яг энэ нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт бол дахин сүйдэж, дахин сэргээн босгоддог мөнхийн бас одоо хараал хүрсэн гэх юм уу тий. Тэгсэн мөртлөө ариун хот гэж нэрлэгдээд байдаг Иерусалимийн тухай бид нар ярих болно. За олон соёл, олон шашин, олон угсаатан хаяа залган амьдарч өөр хоорондоо тэмцэлдэж цус орсгсон Иерусалимыг өдгөө арабуудч, еврейчүүдч нийслэе гэж үздэг. Иерусалим бас одоо ингээд Урушалим гэдэг ч ийм нэртэй байсан байгаа байхгүй. Тэгээ Шалим гэдэг нь болохоор Бурхны хот гэдэг утгатай. Ингэж эрдэмтэд таамаглаад байдаг. За нийтийн тооллын өмнөх 19-өөс 18 дугаар зууны Египтийн сурвалжуудад Рушалимум гэж байгаа байхгүй. Хэмээн нэрлэгдсэн байдаг. Нийтийн тооллын өмнөх 14 дугаар зуунд бол Эл Амарын бичигт бол Иерусалимыг Урусалим гэж тэмдэглэсэн бол нийтийн тооллын өмнөх 8 дугаар зууны сүүлчээр энэ Санахерибийн тэмдэглэл гэж байгаа байхгүй. Урусалиму гэдэг. Гэх нэрээр ингээд тэмдэглэсэн байгаа. За тэгээ энэ нэр нь одоо ингээд явсаар байгаа Иерусалим нэр болж байгаа тийм. Исламын их сурвалжууд бол хотын анхны нэрийг бол Илия гэж тэмдэглэсэн бөгөөд хожим Мадина одоо Байт аль-Мактис буюу сүмийн хот гэж нэрлэх болсон. 10 дугаар зуунд араб хэлэнд энэ нэрийг Урушалим аль-Кудс буюу Иерусалимын ариун хот гэж нэрлсэн байгаа. За энэ газар бол нийтийн тооллын өмнөх 4-р мянганд буюу 4500-аас 3500 онд ч тийм. Гихан булгийн тойрогоос одоо хүмүүс суурьсан бөгөөд өнөөгийн Иерусалимын хамгийн ихний эхлэл нь энэ байсан. Нийтийн тооллын өмнөх 1000 оны орчим Давид хаан Иерусалимыг эзлэн Израилийн хаан тулцыг одоо нийслэл болгож байгаа байхгүй. За Давидын дараа хаан ширээнд суусан Сэцэн Соломон энэ хотод анхны сүмийг барьснаар Иерусалимын одоо төрийн төдийгүй шашны төв болсон байгаа юм. Үүний дараа хаант улс хоёр хэсэгт хуваагдаж Иерусалим Идвийн хаант улсын нийслэл болж нийтийн тооллын өмнөх 586 онд Вавилоны эзэнт гүрэнд эзлэгдсэн. За нийтийн тооллын өмнөх 539 онд Персийн Кир хаан Вавилоныг эзэлж Израильчуудыг нутагтаа буцахыг зөвшөөрснөөр Иерусалим дахин сэргэх боломж олцсон байна. За нийтийн тооллын өмнөх 332 он. За энэ бол хүннүү гүрэн байгуулагдахаас бараг 100 гаруй жилийн өмнө те. За энэ цаг хугацаанд бол Европт бол одоо Македоны Александр гэдэг хүн нэлээд алдартай байсан те. За тэгээд Македоны Александрын байлдан дагуулалд бол Иерусалим хот бас өртөжсэн бөгөөд эзлэгдэж. За Грек Византын соёл урлагийн нөлөө бол яг энэ үед бол хүчтэй дэлгэрчсэн байгаа. Хожим нийтийн тооллын өмнөх 164 онд Маккеви нар бол босож Иерусалимыг богино хугацаанд чөлөөлөөд Идүү улсын нийслэл болгосон нь 67 онд Ромчууд хотыг эзэлж Ромын иргэшээд орсон гэдэг.
За тэгээ улмаар идүүчүүд бол Ромын эсрэг босож тэмцэл тулаан өрнөж үүний одоо хөлд хотын ариун сүм Суйц. Ингэснээр нийтийн тооллын 325 онд бол 1-р Константин одоо хотыг сэргээж Христийн шашны ариун төв болгосон. За гэтэл 638 онд Иерусалимыг Арабын халиф Рашидун эзэлснээр Иерусалим исламын шашны ариун төв болсон юм гэж байна. За тэгээ өнгөрсөн 1000-д гэхэд Иерусалимыг бол 1099 онд гэхэд те Хайландууд 1187 онд бол Саладин эзлэн авсан. За үүний дараа бол Аюбид болон Мамлюк нарын хяналтанд энэ хот байсан. За тэгэхээр энэ цаг хугацаа өөрөө бол мэдээж нөгөө загалмаатны аян дайн гэдэг байгаа. Тэгээ энэ загалмаатны аян дайны чинь хамгийн гол шалтгаан нь яг энэ Иерусалим хотод бол ислам шашнтнууд тэргүүлэх үү, христийн шашнууд тэргүүлэх үү, аль альнийх нь байр суурьнд нарийн хот гэдэг зүйл ингээ байгаад байгаа байхгүй. За тийм учраас эдгээрүүд нэлийн том өрсөлдөөнтэй байсан юм байна. За тэгээ яг энд бол Монголын түүхтэй холбогдох нэг хэсэг байгаа байхгүй. За энэ бол үүний дараа буюу Аюбид болон Мамлюк нар гэж. Энэ болохоор цаг хугацааны үед бол 1250-1260-ад оны энэ түүхэн үйл явдалд Монголын эзэнт гүрний байлдан дагуулал бол дэлхийн дайдыг хэмжиж эхэлсэн бөгөөд Евразийн ихэнх газар нутгийг эзэлсэн. За тэгэхээр энэ газар нутаг дээр бол монголчууд ч гэсэн улс төрийн томоохон тоглолт хийх боломжууд бас гарч ирсэн байгаа. Гэсэн хэдий боловч харамсалтай нь 1260 онд одоо Кайрын султан Кутузтэй хит бух жанжныг ялсан одоо хөлөөгүй хааны нэг төмний ноён хит бух жанжныг ялснаар энэ хэсэг зурвас нутагт бол монголчууд цаашаа нь ноёрхох, ер нь цаашдаа бол Иерусалим хотын түлхүүрийг монголчууд хэрвээ атгаад авах юм бол цаашдаа тэр исламыг ч байна уу, христийг ч байна уу, алийг нь тэ өөрийнхөө талдаа оруулах гэдэг ч юм уу, тэ алийг нь дайснаа болгох энэ бүх зүйл бол байсан байгаа. Тэгэхээр саяны энэ Иран дахь Монголын хаант улс, Хүлээгүй хаант улс те. За энэ яг ингээд түүхтэй бас ингээд давхцаад байдаг юм нь болохоор энэ байгаа. За тэгээ энийг бүр ингээд дэлгэрүүлж ярих юм бол бүр олон юм ярих болчиход байгаа юм л да. За ингээд явсаар хагаад 1517 онд бол Османы эзэнт гүрэнд нэгдсэн. За тэгээ саяхны түүхээс харах юм бол 1948 онд Израиль Йордан хоёрт хуваагдсан байсан. Иерусалим 1967 оны тэ 6 өдрийн дайнаар Израилих болсон байгаа байхгүй юу? Гэсэн ч хотыг одоо хүртэл Израильчууд, Палестинчууд өөрсдийн гэж үздэг бөгөөд өнөөдрийг хүртэл маргаан дагуулж зөрчилд хүргэсээр байгааг бид нар бол орой болгоны гадаад мэдээгээр барыг харж болж байгаа тийм. Гадаад мэдээгээр байнга авчдаг. За тэгэхээр түүхээс харах юм бол Иерусалим идүүчүүдийн гарт 1000 жил бас баггүй хугацаа өстэй тийм. Христийн шашнуудын мэдлэлд бол 400 жил. Исламын шашнуудын иргэшээлд бол 1300 жил байж олон үндэстэн, шашин, соёлын гол төв, тэмцэл, эвлэлдэн нэгдэх газар болсоор ирсэн байгаа байхгүй. Яг чиний саяны хэлдэг шиг оддоо тэнгэр оршиж олон улс байлдаж орондоо унтах завдалгүй гэдэгтэй чинь яг адилхан өөр өөрийн гэсэн шашнаа хамгаалах гэсэн улс орнууд энд ингээд тэмцэлтэнд яваад байгаа. Гэтэл тэр тэмцэлтэнд нь Иерусалим хот бол ариун хот гэдэг зүйлд тэг статусд болоод байгаа. За Иерусалим бол Авраамийн буюу нэг бурханд идвэн. За идвэн шашныг бол бүгд мэдж байгаа нэг бурханд гэдгээр нь явж байгаа тий. За тэгээ христийн болон исламын шашны ариун хот. Эдгээр гурван шашин тий нэгэн орон зайг хуваалцаж бие биенийхээ өв уламжлалыг хүлээн зөвшөөрч харилцан дэмжлэг үзүүлдэг газар Иерусалимаас өөр одоо газар байхгүй. Тоороо сударт тий одоо гардгаар Соломон энд одоо ариун сүмээ барьж гэрээний одоо ингээ авдрыг байрлуулсан газар болвол Иерусалим. Библиэд гардгаар бол Иерусалим нь Есүс Христийн одоо ингээ шанлангаа, зовлонгоо ингээ нөгөө гэтлэж байгаа нэг хэсэг гардаг шүү дээ. Тэг ингээл нөгөө өөрийгөө сориод өөртөөгөө яриад ингээл яваал гэдэг тий. За тэгэхээр яг энэ газар бол Есүс Христийн одоо ингээ дахин амилсан ариун хот гэдгээр гарч иж байгаа байхгүй. Харин Корон сударт бол Мухаммед Мекка дахь тий. Мекка дахь аль харам сүмээс ал асга хүртэл шүн аялсныхаа дараа ирсэн исламын шашны 3 дахь хамгийн ариун газар гэж үзсэн байгаа. За тэгэхээр энэ 3 шашин бол гурвууланд нь энэ Иерусалим бол маш чухал гэдэг зүйл гарч иж байгаа тийм. Гэвч мөнхийн энэ хотод мөнхийн гэмээр бас нэг хараал байгаа даа тийм. За энэ бол одоо түүхэн бүх үйл явдлуудаас харах юм бол одоо яг юу ярих гэж байгаа вэ гэдэг нь илүү тодорхой болж байгаа. За Иерусалимын тухай ярихад бол палестинчууд, израильчуудын зөрчлийн тухай ярих нь зайлшгүй хэрэг болж байгаа. Орчин үеийн түүхэнд хамгийн зөрчилтэй олон маргаан дагуулдаг, одоо ч шийдэгдээгүй, тиймээс цус урсцаар байгаа энэ асуудлыг л ярихаас өөр аргагүй болж байгаа. За Иерусалимд хүмүүс эрх мэдлийн төлөө ямаг тэмцэлтээр ирсэн бөгөөд тэр тэмцэл яаж төгсөх нь өнөөгийн Израилийн улсын хувь заяа, ойрох дорнодын инх тайван байдал шууд хамаардаг.
Тиймдээ ч Иерусалимыг тус одоо улс төрийн хамгийн их зовлон хүнд нөхцөлийг туулсан хот гэж үздэг. Иерусалим бол үнэхээр хан хэрэм, хориглолт, ил харагдах хил хязгаар, үл мэдэгдэх зааг, хязгаарын төв. Израильчууд Иерусалимаа уугуул мөнхийн нийслэл гэж үздэг бол палестинчууд үүнийг Аль-Кудс буюу ариун хот гэж нэрлэн ирээдүйн улсынхаа төв гэж боддог нь 100 шахам жил үргэлжилсээр байгаа энэ дайн зөрчлийн үндэс гэж хэлж болж байгаа. Энэ хоёр ард түмч одоо тэгэл 100 гаруй жил ингээл тэмцэлчлээ шүү дээ. Одоо ч тэмцэлтэй байна. Хамгийн сүүлд 23 он ч гэсэн нэг нэмэргүй пуужин харуулаа. За энэ бүхэн ингээ хаанаас яаж гарч ирээд байгаа юм бэ гэдэг зүйлийг л тодорхойлох гэдэг байна тийм. За 20 дугаар зууны ихэнх үед бол еврейчүүд бурхны амласан газраа эргүүлэн олж авахаар Иерусалимыг зорж шинэ хөдөлгөөн эхэлсэн байна. За ингээд еврейчүүд бол мянгаараа Палестин руу нүүж суурьшиж эхэлсэн. Эхний жилүүдэд араб газрын эцэд газраа одоо тийм Ротшильдүүдэд гэж байгаа хөө зэрэг одоо еврей хөрөнгөтөнгүүдэд еврейчүүдийн хөрөнгөтөнгүүдтэй сайн дураараа зарж байсан. Дэлхийн 2 дугаар дайн дуусах хүртэл хагас 100 жилд нийтдээ 600 мянга орчим еврей Палестинд шилжиж ирснээр жижигхэн газар нутагт хэдэн сая араб, еврей холилдон амьдрах болж байгаа. Еврей хүн амаа өсгөх тусам Авраамийн зөвгөнсөн ариун газар Иерусалим хотыг булаацалдах зөрчил улам ширвэж эхэлж байгаа. Энэ маргааныг зохицуулахын тулд Нэгдсэн үндэсний байгууллага 1947 онд Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр Палестиныг хоёр хэсэгт хуваах шийдвэр гаргаж байгаа. Иерусалим хот нэгдсэн үндэсний байгууллагын мэдэлд үлдэж нийт газар нутгийн 55%-ийг нь 570 мянган еврей, 45%-ийг нь 1.2 сая арабуудад хуваарласан байгаа байхгүй. Гэхдээ тухайн үед Израильд оногдсон газар нутагт амьдарч байсан хүмүүсийн 58% нь еврей байсан ч үлдсэн нь Авраамийн шашинд арабууд байж байгаа. За тэгэхээр одоо энэ еврей яагаад Америкийн нэгдсэн улс дэмжиж байгаа юм бэ гэдэг нэг зүйл байгаа. Энийг бол олон улсын судлаачид бол тий яг мэдээгээр ярьж байгаа зүйл дээр бол ер нь одоо орчин цагт Америк улсыг хэн удирдах байгаа вэ? Ямар одоо хүмүүс еврей гаралтай хүмүүс айгүй ухаантай гэж яриад байдаг тий. За энэ бол яг ингээд баттай их сурвалжийн мэдээ биш ч гэсэн Америк энийг дэмжиж байгаа цаана нь болохоор Америкийн одоогийн нэг улс төрийн том нөлөөлөл гэдэг ч юм те энэ бүх зүйл одоо ингээ еврей хүмүүс агиух гарцсан байдаг гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. За тэгээд ийдвэн шашин. За ийдвэн шашин бол мэдээж сая ганц бурхантай ингээ яриад байна шүү дээ. Гэтэл Израильд яг одоо ингээ хэдэн мянган одоо ийдвэн шашинтай хүмүүс байд юм бэ гэхээр 5 сая 800 мянган байд юм байл та. За энэ нийт ийдвэн шашин шүтэж байгаа хүмүүсийн 75 орчим хувь нь одоо ингээ улсынхаа шүү заяа. Улсынхаа 75% нийт одоо шашин шүтэж байгаа хүмүүсийн 42% байхгүй. Гэтэл энээс илүү ийдвэн шашин шүтдэг заяа энэ еврей хүмүүс шүү дээ тий. Америкт Израилаас олон байдаг. 6 сая 544 мянган хүн байдаг. Гэхдээ Америк улсынхаа хүн амтаа харьцуулаад үзэх юм бол 2.1% болчихж байгаа байхгүй. Гэтэл нийт одоо саяны энэ ийдвэн шашин шүтдэг хүмүүсийн еврейгийнхаа тий 45% нь Америкт байгаад байна гэдэг санаа байна. Тэгэхээр саяны миний хэлэх гээд байгаа хамгийн гол санаа маань болохоор Америк улсын дэмжлэгтэй гэдэг зүйл маань олон улсын мэдээгээр яриад байдаг тий улс төрчид, таймчид эдрийн ингээд дэвшүүлээд байдаг энэ санаа магадгүй цаа талаасаа тэр Израилийг дэмжиж байгаа санаа нь тийм юм биш үү гэдэг санаа гаргаж байгаа тий. За ихэнх шинэ улсуудын адил Израиль улс бол тусгаар тогтнолоо өөрөө зарласан. Дараа нь одоо ингээд тий олон улс хөдөөж зөвшөөрөл авснаар ингээд бичиж эхэлж байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын хуваалтаас хойшоо хагас жилийн дараа буюу 1948 оны 5 дугаар сарын 14-нд Израиль тусгаар тогтнолоо зарлаад Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоот улс 2 дараалан хүлээн зөвшөөрснөөр шинэ улс дэлхийн газрын зураг дээр албан ёсоор бий болж байгаа. Гэвч маргааш нь Араб Израилийн дайн эхэлж байгаа. Шууд маргааш нь тусгаар тогтнолоо зарлаад маргааш нь эхэлж штэ тий. За Египт, Йордан, Ливан, Сир зэрэг улсуудын хамтарсан араб арим шинэ Израильтай нэг жил байлдаад дайны төгсгөлд Израиль нүүбээс олгосноосоо ч илүү өргөн газар нутгийг Иерусалимын нэг хэсэгтээ хамт хяналтанд авсан. Одоо Иерусалим хотын нэг хэсэг нь Израилийн талд орж ирж байна. За энэ дайны улмаас сая гаруй араб гэр бүл те одоо ингээд гэр бүлөө гэр орноо халтсан ингээд дөрвсөн одоо ингээд зовлон бэрхшээл амссан те ийм одоо ингээд горигт түүхүүд байдаг. За тэдний дундаас хоёр улсын засгийн газарч хяналт тавьж чаддгүй зэвсэгт энэ фанатист бүлэглэлүүд хожим бий болж эхэлж байгаа. Бие даасан тусгаар одоо ингээд те энэ зэвсэгт бүлэглэлүүд гэдээ гарч ирээд байгаа шүү те. Ийм зүйл.
За 1948 оны 5 дугаар сард Израиль улс тунхагласныхаа дараахан тус улс Иерусалимын баруун хэсгийг нь эзэлж авснаар хот зүүн баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Өөрөөр хэлбэл Арабын ба Еврейн гэсэн хэсэг болж хуваагдж байгаа байхгүй. За тэгээ хотын энгийн иргэдч гэсэн 1967 оны 6 дугаар сарын 7-нд болсон 6 өдрийн дайны үеэс хойш маш тодорхой нөлөө үзүүлсэн. Тэр өдөр Израиль бүх фронтоор довтолж Батлан хамгаалахын сайд Моши Даян ялалтаа тунхаглан бид Израиль улсын нийслэл хоёр хуваагдаад байсныг нэгтгэлээ. Хамгийн ариун газар шороон дээр бид одоо байна гэсэн энэ одоо утга санаатай мэдгэлийг хийж байгаа. Ийм байдлаар Иерусалимын эзэн нь одоо ингээд Израиль болж шинэ газар нутгийг бэхжүүлэхийн тулд эрх баригчид хууль ёсны арга хэмжээ авч шинэ суурин газар барьж эхэлсэн. Анхнаасаа тэр палестинчүүдийн газар нутгаа зарж эхэлсэн энэ үйл явдал ч гэсэн буруугаар эргэх цондон болж эхэлсэн байгаа даа. За ингээд дорнод буюу зүүн Иерусалимын оршин суугчдын дунд еврейчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, эзэмссэн газар нутгийг нь араб иргэдэд олгосон ингээд олноор суурьшуулах бодлого явуулж арабуудаас эзэмшил газрыг нь хурааж авсан. Энэ үйл ажиллагаа 1970 онд эхэлж одоо ч үргэлжилж байгаа. За гэтэл палестинчууд ч өөрсдийн суурин газар байгуулахыг зорж эхэлж байгаа. За Йордан голын баруун эргээс ажилчид зүүн Иерусалим руу зотгож хүн амын тоогоороо хамгийн олон ийм одоо өрсөлдөөнд оролцож эхэлж байгаа байхгүй. За үүний үр дүнд арабуудын тоо зүүн Иерусалимд нийт хүн амын 36% эзлэх болсон. Дорнод Иерусалим дахь одоо арабууд хоёр ертөнцийн дунд байгааг одоо ингээд бид ингээд амьдарч байгаа. Нэг талаасаа тэд Израилийн иргэн биш. Нөгөө талаасаа Палестины автономит газарт нутагт ингээд захирагддаг. Иймээс тэд унган иргэний статусаа алдахгүй Израиль чөлөөтэй зорчих хэрэгтэй. Израилийн засгийн газраас нийгмийн халамж, дэмжлэг авч чаддаг. Гэвч төрийн албан хаагч, шүүхийн шүүгч, цагдаагийн ажилтан бүгд Иерусалимыг маргаантай нутаг дэвсгэр бус Израилийн нэг салшгүй нэг хэсэг болох зорилготойг одоо гээд бүгд мэдж байгаа. За хоёул хамтран ажиллаж байгаа танилцуулгаа. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Улаанбаатар гурил компани маань хамтарч ажиллаж байна. Тэгээ UB Rice гэх хамттай сонголт гэх манайхны сайн мэддэг маш гоё том ширхтээ юм цагаан будааны талыг танилцуулах гэж байна. За UB Rice брендийн цагаан будаан дэлхийн хамгийн том хар хөрсний 3 бүс нутгийн нэг болох бүгд найрамдах Хятад ард улсын хөөлнжин мужийн тэгш талд ургаж жилд нэг л удаа ингэж хурааж авдаг. За hybrid сортын будаа гэдгээрээ бас дэлхийд алдартай байдаг. Тэгэхээр энэ Хятадын хөөлнжин муж ямар давуу талтай вэ гэхээр шимт хичээлээр баялаг хөрс, цэнгэг ус, за нэмэх нь хамгийн чухал агаарын бохирдлогүй бүс зэрэг сайн чанарын будаа тарьж ургуулах гол 3 хүчин зүйл бүгд энэ хөөлнжин мужид цогцлоосон байдаг гэсэн. За дээрх бүс нутагт ургасан үр тариа нь шимт хичээлээр баялаг учир дээд зэргийн органик хүнсний үйлдвэрлэл дэлхийд экспортлохоор алдартай. За UB Rice брендийн цагаан будаа нь hybrid сортын олон улсын ISO 22000, ISO 9001 стандартыг хангасан. За дээд зэрэглэлийн бусад будаатай харьцуулахад бол илүү том ширхэгтэй, байгалийн үнэртэй, B1, B2, кальц, минерал эрдэс бодисоор баялаг 100% органик нэмэлт бодисоор бордоогүй ийм бүтээгдэхүүн байдаг. За энэхүү бүтээгдэхүүн E-Mart, Номин, Сансар, Наран супермаркет, Walmart, M-Mart, өөр эсвэл дэлгүүрийн болон одоо гэрийн доотх дэлгүүр гэдэг шиг за худалдааны төвүүд гээд бүх салбаруудаар ингэж худалдаалагдж байна. За та бүхэн маань UB Rice гэх Facebook дээр бичээд дагаад илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас тав тухтай авах боломжтой. Мөн захиалан хөргөөлөн авах боломжтой. Ингээд археологийн нэвтрүүлгийн маань дэмжиж ажиллаж байгаа Улаанбаатар гурилынхаа хамт олонд их баярлалаа. За тэгэхээр энэ бол саяны ингээд зөрчил ингээд яваад байгаа сте тий. За эдгээр ингээд яваад байгаа энэ зөрчлүүдийг ер нь бодоод ахад хамгийн их зовлон бэрхшээл үзэж байгаа тий. Ард түмнүүд яг яаж амьдрдсан бэ гэдгийг бодохоор бүр ингээд айгүй хэцүү байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдал бол 1970 он хүртэл үргэлж 70 онд ингээд эхэлсэн. Тэгээ одоо ч гэсэн үргэлжилж байгаа байхгүй. Ингээд яг хоёр хуваагдсан тий. Тэг ингээд яваад байгаа. За тэгтэл палестинчууд ч өөрсдийн суурин газараа тэгээ байгуулахыг зорж байгаа энэ үйл явдал гэл цааш нь гэл илүү гүнзгийрээд байгаа байхгүй. Гэтэл Иерусалим Израилийн хамгийн ядуу хэсэг бол яг энэ хэсэг хэвээр байгаа байхгүй. За энд бол үйлдвэр байхгүй. Эрэгтэйчүүдийн одоо тэн хаагсан ингээ ажилтай байдаг гэж. Тэгээ жил бүр 20 мянган Израиль хүн арай дээр амьдрал хайж эндээс одоо Иерусалим хотоос тэ ингээд эндээс нүүдэх гэж шилждэг гэж. За баруун зүүн хэсэгт нь гудамж
талбайн хөдөлгөөнийг 2 өөр төр мүүлчилж автобус 2 өөр маршрутаар явдаг. Баруун Иерусалимд арабууд ажил олж авсан ч хамгийн бага цалинтай ажилд орох нь түгээмэл. Израилийн үндэслэх үзэлтнүүд палестинчуудыг хязгаарласан нөхцөлд ажиллуулах компани нэрийг нь одоо ингээд нийтлэхийг зөвшөөрдөг. Зарим зоогийн одоо ингээд газарт арабууд ажиллах эрхтэй ч зарим газар ажиллах боломжгүй. Энэ байдал палестинчуудын амьдралын түвшинг дээшлүүлэхэд саад болдог. За Палестины хүний эрхийг хамгаалагчдын мэдээллээр Иерусалимд байгаа арабуудын 78% нь ядуу амьдарч байна. Дэд бүтэц хөгжлийн хувьд израильчуудад ингээд харьяалагддаг баруун хэсэг арабуудтай оршин суудаг газрууд хитрхи хязгаарлагдмал. Палестин хүн өвдөхөд Израилийн түргэн тусламжийн машин арабуудын хороолд цагдаа хамгаалттай очдог. Тэгээд израильчууд араб эмчээс тусламж авахгүй байх тохиолдол бас байдаг. За ингээд 1948 оноос хойшоогоо энэ бүс нутагт 70 гаруй жилийн хугацаанд 7 том дайн өрнөж дундуур нь жижиг мөргөлдөөн зэвсэгт үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилснээр хоёр улсын хэд даврагч бие даасан зэвсэгт бүлэглэлүүд давамгайлсан тогтворгүй бүс нутаг болон хувирсан. За энэ бүс нутгийн дайн нь зөвхөн Израиль Палестины хоорондын зөрчил бус Идвин болон исламын шашинтай ард түмнүүдийн олон зуун жилийн маргаантай явдлаас ихтэй. Дайны одоо бүхий л үеэр Израиль улс эдийн засаг, цэрэг зэвсгийн давуу байдал болон дэлхийн хүчрхэг гүрнүүдийн дэмжлэгтэйгээр зүүн Иерусалимыг Йордоноос салган авах, Газын зурваст хяналт тогтоох зэрэг давуу нөхцлүүдээ ингээд нэмсээр ирсэн. Дайн болгомоор гэсэн үг байхгүй. За тэгээ өнөөдөр гүйгүүд нөгөө археологийн нууцаар юм бахан дайны яриад явчаа гэж бодож иж магадгүй. Гэхдээ Иерусалим хот гэдэг маань бол өөрөө өнгө нэртний хот. Тэгээ археолог гэдэг үг маань өөрөө болохоор өв гэртний түүх судлал гэсэн үг. Тэгэхээр энэ Иерусалим хотынхоо түүхийг ярьж байгаа гэдгийг бас давхар сайн ойлгоод яваарэ гэд хэлчихэ тэ. За эхэндээ шашны болон түүхэн зөрчил байсан асуудал жил ирэх тусам олон улсын эрх зүй, нэгдсэн үндэсний байгууллагын тогтоол, дайн, хууль, газар нутгийн статустай холбоотой өргөн хүрээний геополитикийн маргаан болж хувирч байгаа. За энэ үеэс Израиль улс байнгын бэлэн байдал байж зөвхөн нутаг дэвсгэрээ бус оршин тогтнох эрхээ хамгаалж ирсэн. За Иерусалимыг Израилийн нийслэл болгосон тогтоолыг 1980 онд парламент гаргасан ч дэлхийн нэгч улс энийг хүлээн зөвшөөрөв. Тиймээс Иерусалим нь гадаадын элчин сайдын яамгүй дэлхийн бараг цорын ганц нийслэл хэвээрээ одоо хүртэл байгаад байгаа. Товчхондоо Палестины араб жүүдүүд Иерусалимын төлөө газар нутгийн төлөх энэхүү 100-ны турш тулалдаж ирсэн хамгийн сүүлд 2023 онд эхэлсэн дайн өнгөрсөн 10 дугаар сард инхийн гэрээгээр зогсоод байгаа ч хизээгүй эргэн дайн дэгдэхэд бол бэлэн байгаа. Тэнд одоо хоёр улс нэг нэгнэргөө пуужин харж ийна гэх юм бол баг одоо гайх мэдээ биш болчиход байгаа байхгүй тий. Хэр олон хүн өртөж ийна гэдэг л зүйл байгаа. Ямар хохирол амсаж ийна гэдэг ч юм уу тий. Тэгээ өнөөгийн Иерусалимын Израилийн нийслэл бөгөөд газар нутгийн хувьд ойролцоогоор 125 км-ийг эзэлдэг, квадратыг эзэлдэг. Иерусалимын хүн амын ойролцоогоор одоо тий ойролцоогоор 1 сая орчим 900 мянгад хүн амтаа гэж байгаа. Үүний 62-аас 65% нь еврей, 35-аас 38% нь араб, армян зэрэг бусад үндэстэн цөөн хувийг нь эзэлдэг. Түүхэн олон үеийн турш Иерусалимд еврейчүүд, арабууд, христчүүд, мусульманчууд бас бус жижиг үндэстэн гээд олон шашин, олон соёлын хүмүүс оршин сууж ирсэн нь энэ хотын архитектур, ёс заншил, шашин шүтлэг, амьдралын хэв маягт олон өнгө бий болгосон. Хот баруун ба зүүн хэсэгт хуваагдана гэсэн тийм. За баруун Иерусалим нь бол Израиль улсын бүрэн хяналтанд байдаг. Орчин үеийн дэд бүтэц, замын сүлжээтэй, орон сууц, худалдааны төвд олонтой. Энэ хэсэгт оршин суугчдын ихэнх нь еврейчүүд, эндхийн автобус, такси зэрэг нийтийн тээврийн системж сайн. Дорнод буюу зүүн Иерусалимд палестинчууд голдуу суурьшсан. Баруун Иерусалимтай харьцуулахад дэд бүтэц сул, орон сууцны асуудал ихтэй, замын хөдөлгөөний зохион байгуулалт дүрм нь тодорхойгүй. Дорнод Иерусалимын оршин суугчид Израилийн иргэн биш. Мөн палестинч бүрэн захирагддаг. За Иерусалимын төвд хуучин хот бий. Хуучин хот нь 0.9 квадрат километр талбайтай, харьцангуй жижиг боловч еврейчүүдийн сүмийн уул, гаслангийн гэгддэг баруун хан, христийн шашны ариун бунханд сүм, исламын чулуун оройт сүм, Ал-Акса сүмүүд энд бий. Одоо хуучин хот Иерусалимын аялал жуулчлал шашны төв бөгөөд 1982 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд авч хамгаалж эхэлсэн.
хуучин хотын дөрвөн дүүрэгтэй Армен, Христ, Еврей, Исламын дүүрэг гэж нэрлэгддэг. За тэртээ 19-р зууны ихэнх үеэс л энэ хот яг энэ чигээрэл ингэж үүссэн. Өнөө хүртэл яг энэ хэвээр л байна. За Еврейн дүүрэгт нь бол хуучин хотын зүүн хойд талд байрладаг. Энэ хамгийн алдартай ариун газар бол Баруун хаан гэдэг нь. За Баруун хаананд ямар ч шүтлэгтэй хүн мөргөж болдог. Хүсэл биелүүлдэг гэдгээрээ алдартай. Баруун хаан ерөөсөө Ийдвэн шашны амин чухал төв бөгөөд олон зуун жилийн турш сүсэг бишрэл залбирлын төв болсоор ирсэн. Годамж нь нарийнхан, чулуулаг, уламжлалт архитектурын онцлогтой Христийн дүүрэг нь хуучин хотын зүүн өмнөд талд байрладаг бөгөөд голлон Грек, Византын соёл давмгай байдаг. Христийн шашны ариун газрууд олонтой. Хамгийн том ариун авсны сүм Ислам дүүрэг нь хотын баруун өмнөд талд төвлөрсөн бөгөөд чулуун оройтс сүм, Ал Акса сүм энд байрлана. Эдгээр сүмүүд нь Исламын шашны амин чухал төв бөгөөд олон зуун жилийн турш мусульманчуудын залбирлын төв байсан. Хуучин хотын баруун хэсэгт жижиг Армен дүүрэг бий. Энэ дүүрэг нь энэ нутагт амьдарч ирсэн Армен зэрэг жижиг үндэстнүүдийн шашин, соёлын өв, сүм хийдээр алдартай. Ийм л сонин зохион байгуулалтаа энэ олон шашин тэгсэн мөртлөө хоорондоо бас Палестинтайгаа аягүй том асуудалтай. За нэг ийм хот байгаад байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллагч байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани ивэнд итгэж ажиллаж байна. За On Time технологи компани бол яг гоёны инновацлог шийдлүүдийг оруулж ирдэг. Одоо биднэрт нөө дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэхдээ одоо ингэж On Time-ийн одоо үр шимийг хүртэж явдаг. За On Time хүнсний дэлгүүр бол худалдаа эрхлэгчид зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчлэгийг үзүүлдэг ийм хамт олон байгаа. За On Time-ийн гол онцлог бол хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж, тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодгоороо бусдаас ингэж ялгарч яадаг. On Time-ийн програмыг Монгол орон даяараа за 6 болт 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг гэдгээрээ бол одоо хэр зэрэг найдвартай одоо хэрэглэхэд амар хэлбэр байд юм уу ийм гэдгийг бас харуулж байна. On Time-ыг сүүлийн 6 сар хэрэглэж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй гэхээр чил бүр хичнээн амар бай тээ. Тэгээ эднийш нөгөө яг технологийн шийдлэрээ одоо тэр нөгөө дэлгүүрт орж байгаа орлого болон бүх зүйл нь ингэж бичигдэж байдаг учраас одоо ийм амар байгаа. За тэгээ банкнд очихгүйгээр байгаа газараасаа M-Business аппликейшнаар авах боломжтой. За энэ аппликейшнаас шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалаа шууд байгаа газараа хөргүүлээд авчих боломжтой. За хараахан On Time кассийн програмыг хэрэглэж болж амжаагүй бол одоо On Time гэж Facebook руу ороод одоо хуудас руу чат бичгээд ерөнхийдөө танд ингээ бүх мэдээллүүд нь хүрээд ирнэ. Тэгээ эдний хаяг нь бол Central Tower Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо гэж явдаг. Central Tower-ын талбайн зүүн талд орших Central Tower-ын 708 тоотод ирээд уулзч болно. За холбогдох хүчний дугаар нь бол 77 77 34 44 гэсэн байна. Тэгээд нэвтрүүлгийг ивэнд итгэж хамтарч ажиллаж байгаа On Time-ийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За Иерусалим хотод бол 220 гаруй түүхэн дурсгалт газар байдаг. Эдгээрээс 7 дугаар зуунд баригдсан геометрийн болон цэцгэнхээ угалзаар чимгэлсэн бөмбөгөр чулуун оройтой сүм тун онцгой. Энэ газрыг Авраамийн бурханд өргөл өргөсөн газар хэмээн 3 шашны номлолд гурууланд нь хүлээмжширдэг. Саяны 3 шашин гуруула хүлээмжширдэг. За Иерусалимын хуучин хот ба түүнийг хүрээлсэн хан Хирмийн өвийг дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх хүсэлтийг Йордны Хашимитийн хаант улс гэж байгаа байхгүй. За энэ улс 1980 онд гаргасан бөгөөд тухайн үед уг өвийг бүртгэх гэсэн асуудлаар ихээхэн маргаан гарч эхэлсэн. Яагаад вэ гэхээр Америкийн нэгдсэн улс 1972 оны дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцэд нэгдсэн улс бүр нутаг дэвсгэртэй байгаа өвийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд тухайн улсын зөвшөөрлийг авсан байх шаардлагатай хэмээн заасан тул конвенцийн зүйл заалтаа үл нийцэж байгаа. Тэгэхээр ингэ зөрчилж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ өвийг бүртгэхийг эрс эсэргүүцэж байсан. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар Йордны улс уг өвийг нэр дэвшүүлэх эрхгүй бөгөөд Израиль улсын зөвшөөрлийг авах ёстой хэмээн үзсэн. За Израилийг дэлхийн өвийн хорооны хуралд үг хэлүүлэх хүсэлтийг тавьсан ч тус улс конвенцийн оролцогч улс биш. Оролцогч улс биш байхгүй. Гисэн үндслээр хүсэлтийг нь хүлээн аваагүй. За харин
Йордан улс уг үеийг нэр дэвшүүлэхдээ альва улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд шашин, түүх, архитектур, урлагийн дэлхийн нийтийн хосгүй гайхамшигт үн цэнтэй. За харин Йордан улс уг үеийг нэр ингээд дэвшүүлэхдээ альва улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд шашин, түүх, архитектур, урлагийн дэлхийн нийтийн хосгүй гайхамшигт үн цэнтэй газар гэдэг утгаар нь дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэх хүсэлт гаргасан гэдгээ илэрхийлсэн. За ийм дэлхийн өвийн хороо Йордан улсын хүсэлт болон хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвшөөрлийн дүгнэлтийг үндэслэн Иерусалимын хуучин хот ба түүнийг хүрээсэн хан Хирмийг дараах шалгууруудыг хангасан хэмээн хүлээн зөвшөөрөөд 1981 онд дэлхийн өвийн жагсаалтанд соёлын ангиллаар бүртгэж авч байгаа. За Иерусалим нь хүн төрөлхтний хамгийн том 3 монотеист ингээд том шашин байгаад шүү дээ. Хамгийн том шашинд болох Идвин, Христийн болон Исламын шашны түүхтэй шууд холбоотой бөгөөд материаллык ингээд зүйл бол маш олон байдаг. За Йордан улс 1982 онд Иерусалимын хуучин хот ба түүнийг хүрээсэн хан Хирмийн дэлхийн өвийн яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр ингээд нэр дэвшүүлсэн хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл нь энэхүү хүсэлтийг судалж үзсний үндсэн дээр Иерусалимын хуучин хот ба түүнийг хүрээсэн хан Хирмийг түүхийн үнэн бодит байдал болон соёлын ач холбогдол алдагдаж байгаа бөгөөд хууль эрх зүйн статуст нь өөрчлөлт орсноор хадгалалт хамгаалтын түвшин буурсан төдийгүй хот төлөвлөлт хадгалалт хамгаалтын хангалтгүй бодлогоос үүдэн ихээхэн сөрөг үр дагавар гарч болцсохгүй байгаа тул дэлхийн үеийн яаралтай хамгаалтанд ингээд хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтанд бүртгэх хүнсэлтэй хэмээн үзсэн байдаг. За нэр дэвшүүлэгч Йордан улс шашны дурсгалт газруудыг устган сүйтгэх, хот байгуулалтын төлөвлөгөөнөөс болж өвийн газар нутаг устгах, засвар үйлчилгээний болон менежментийн хангалтгүй байдлаас болж хөшөө дурсгалуудын өнгө зүст оройтох, мөн аялал жуулчлал асар их нэмэгдснээр хадгалалт хамгаалтанд сөргөөр нөлөөлөх аюултай байгааг онцлон тэмдэглэсэн ба улмаар 1982 онд уг үеийг дэлхийн үеийн яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтанд бүртгэж авсан гэж. За энэ мэтлэнгээр ингээд яриад байх юм бол Иерусалим хот гэдэг зүйл болвол ингээд яригч сонин ихтэй дуудгахч ингээд дурсгал ихтэй ийм хот болж хувираад байгаа байхгүй. За ерөнхийдөө бол яг ингээд бэлцнээрээ ярихад бол яг энэ болж таараад байгаа юм да. За баярлалаа гэж. Өстэй сонирхолтой байлаа. Тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар UB Rise хамттай сонголт Улаанбаатар гурил компани болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг тослох On Time технологи компани эвэндэтгэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрэлээ. За тэгээ хамттай байсан үзэг сонсогч болон Марат Түштэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.